Төрийн албанд нийтдээ 208,864 албаагч өнөөдрийн байдлаар ажиллаж байна. За үүнээс эмэгтэйчүүд 65.9% эзэлж төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа бол 21.9% нь төрийн тусгай, 10.1% нь төрийн захиргаа, 1.9% нь улс төрийн албанд ажиллаж байна. Ажлын байрны хувьд эмэгтэйчүүд их байгаач албан тушаалын хувьд үйлчилгээний албанд илүүтэй ажиллаж байгаа судалгаа байна. Зөв тэгш шударгаар үнэлэгдэж байгаа тохиолдолд аль нэг хүсийн давуу байдлыг гаргах юм боломжгүй. Тийм учраас энэ оролцоог тэгш байдлыг бий болгох тал дээр бүгд хамтарч ярья гэдэг агуулгаар өнөөдрийн уулзалт хэлцүүлэг маань зохион байгуулж байна. Төрийн нарийн эмчлийн даргын, агентлагийн даргын, аймгийн болон дүүргүүдийн тамгын газрын дарга нарын, иргэдийн хурлын нарийн бичгийн дарга нарын төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо эзлэх хувь бол бага 13%-тай дундч нь байгаа. Ийм учраас энэ боломжийг нээх нь эрх зүйн зохицуулалтын хувьд бол боломжтой. Уг нь засгийн газар аймаг нийслэлийн төрийн байгууллагт эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд тодорхой оролцоотой байх ёстой. Засгийн газар аймаг нийслэлд 15%, дүүрэгт 20%, суманд 25%, хороонд 30%-аас доошгүй албан тушаал хаших заалт бий. Гэтэл аль аль нь биелэхгүй дундаас доод шатанд ажилласан хэвээр байна. Бодлогын хэмжээнд анхаарч эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, сурч боловсрох нөхцөлийг хангах хэрэгтэйг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд хэлж байна. Эмэгтэйчүүдийн энэ хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн яаж дэмжих вэ? Нөгөө талдаа ажил хөдөлмөр эрхэлж байгаа энэ захиргааны төвшөнд ажиллаж байгаа эмэгтэйчүүд удирдлагын төвшөнд гарахад юу дутаад байна вэ? Өөртөө итгэлгүй байдаг юм уу? Эсвэл хүүхэд харах тэр боломжууд нь байдаг юм уу? Ямар боломжууд нь хомс байгаад байдаг юм? Энэн дээр хэрхэн яаж дэмжих вэ? Хэрхэн яаж чадварыг дээшлүүлэх вэ? Манлайллыг нэмэгдүүлэх вэ гэдэг ийм хөтөлбөр бас хэрэгжиж байгаа юм аа. Төрийн байгууллагуудах эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, шин жишг шин хандлага төлөвшүүлэх, төрийн албаны бүх шатанд гендерийн талаарх хөвшинт ойлголтыг өөрчилсөн чухал байна. Төрийн захиргааны бүх шатанд эмэгтэйчүүдийн чадахжуулах, мэргэжүүлэх сургалт, хөтлөв тогтмол хэрэгжүүлснээр ирээдүйн эмэгтэй манлайлагчдыг төрийн системээр, төрийн бодлогоор дамжуулан бэлтгэх боломж бүрдэх юм аа. Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн ажиллах хугацаа эрэгтэйчүүдтэй харьцуулахад бага. Олон хүүхэд төрүүлэх, ажлаас завсарлах хугацаа их байдаг учраас ажлын бүтээмж, ур чадварт тодорхой хэмжээнд нөлөөлдөг судалгаа байгаа юм аа. Ээж хүнийхээ их хүний үүргийг давхар гүйцэтгэдэг учраас ажлын байран дээр нь ажиллахад нь аливаа удирдах албан тушаалтан эмэгтэй албан хаагчдаа ажлын байран дээрээ суралцах, магистр хамгаалах байдаг юм уу те? Мэргэжлийн зэрэг дэвээ нэмэгдүүлэхэд нь чөлөө хүсэх, онлайнаар ажиллах, зайгаар ажиллах боломжийг нь олгоод өгөх юм бол төрийн удирдах албан тушаалтан эмэгтэйчүүдэд маш том боломж болно. Өнөөдөр төрийн ордонд төрийн албанд ажилладаг эмэгтэйчүүд анх удаага чуулж тулгымцсан асуудлаа хэлсэн юм. Урт хугацаанд тогтвортой ажиллах, цаашлаад ур чадвараа нэмж амжилт гаргах хүсэлтэй байгаагаа эмэгтэйчүүд чуулганы үеэр илэрхийлж байсан юм аа.